За хэдүүлээ хичээл эхлэе. Очоос жааш гэнэ тэ. За бид нар түрүүний хичээлээр нөгөө юу авч үзсэн шүү дээ. Уран зохиолын найруулга. За тэгээ үгийн утга шилжүүлэлт туршлах найруулгын аргыг хэрхэн хэрэглэх юм бэ? Зөвлөх найруулгын зөвлөх форм маягууд, төлөөлөх форм маягуудыг үзсэн байгаа. За дараагийн найруулгын зөвлөх үзэхээс өмнө тэгээ үгсийн сангийн найруулга зөвлөж юу гэдэг талаар ярилцсан. Дараагийн хичээлээр хэлцүү найруулга гэж байдаг. Тэднийг үзчихэд нөгөө төлөвлөгөө хөгжүүлэх бол арай ойлгомжтой. Ойлгомжтой болох гэж бодож байна. За гам тоглох орж ирж байгаа гам тоглох. Юу гаяа. Код өгдөг. За тэгэхээр өнөөдөр үзэх хичээл нь юу байх вэ? Үгсийн сангийн найруулга зав. За яг энэ дотор бид нар хуучирсан үг хэллэг гэж юу хэлдэг? Шинэ үг хэллэг гэж юу хэлдэг? Гадаад үг, этгээд үг хэллэг, завхаа үг, бүдүүлэг үг, нутгийн аялгауны үг, мэргэжлийн үг хэллэг, ойролцоо эсрэг хэлц үг гэдэг дор бүрнээ эдгээр үгнүүдийн онцлог найруулгын үүргийн тухай өнөөдөр авч үзнэ. Ер нь бол хуучирсан үг хэллэг, шинэ үг хэллэг бид нараас нэг товчтоос ярьжсэн баха. Санаж байна. Нөө ярьжсэн. Тийм. Үг бол ер нь бол хуучирдаг шүү дээ. Тэгэхээр бид нараас анхны хичээлээр үзчихсэн тийм ээ. Ер нь ерөнхийдөө үг хэллэгийг найруулгын үүргээр нь дээд өнгөйстэй, дунд өнгөйстэй, доод өнгөйстэй гэж гурван англи үздэг. За тэгэхээр найруулгын дээд өнгөйстэй үг хэллэг ичиг цохолын хэлний дээд хэмжээнд авах үгнүүд бол багтдаг. Юу болчих. За доод өнгөйстэй үг хэллэг этгээд үг хэллэг, завхаа үг, бүдүүлэг үг зэрэг өөрөөр нөгөө бичиг цохолын хэлний боловсрон найруулгад үл тохирох ийм үгнүүд бол орж ирж байна. За найруулгын дээд өнгөйстэй үг хэллэгт хуучирсан үг, шинэ үг, яруу найргийн үг, гадаад үгийг бас оруулах үздэг. Гэхдээ яг эдгээр үг бас найруулгын доод өнгөйстэй дотор ч гэсэн бас таарлаж болно. Гэхдээ нөгөө ерөнхий гол шинжээрээ тийм нийтэд нь аваад үзэхээр дээд өнгөйстэй найруулгад бол багтаах юм шинж үүдэг. Ихэнхдээ энэ үгнүүд нөгөө ном сүтрийн боловсрон найруулгад их таарлалт учраас энэ ерөнхий шинжээр энэ үгнүүдийг найруулгын дээд өнгөйстэй үг хэлдэг. Хуучирсан үг хэллэг, шинэ яруу найргийн гадаад үгнүүдийг оруулдаг болсон. Тэгэхээр тухайн найруулгад орж байгаа үг нь яг одоо үгийн сангийн аль давхаргад багтж байгаатай тухайн үгний одоо өнгө ялгаатай холбоотой. Найруулга дундын үг одоо жишээ нь дээд өнгөйстэй, дунд өнгөйстэй ч гэсэн явж болох үг явж болно шүү дээ. Гэхдээ яг ийм үгнүүд бол яадаг вэ? Өөрсдөө тухайн найруулгын үүргээр аяндаа нэг өнгөйсэн тодлоод ирдэг байх юм л дээ. Тухайн найруулгад ямар одоо үүрэгтэй орж ирнэ гэдгээс бид нар харж болох юм гэж. За тэгээ одоо бүгд энэ үгийн сангийн янз бүрийн давхаргад харьяалагдах үгнүүдийн найруулгын үүргийг авч үзнэ. За эхлээд бүгдээ хуучирсан үг хэллэгийн тухай ярилцсан. Ер нь та нарын бодлоор хуучирсан үг хэллэг гэж ямар үг хэллэг хэлэх бол? Ерөөсөө л нөгөө орчин цагийн ярианы тийм ээ хэлэнд хэрэглэхээр болчихсон. Тэгээ баг тухайн ард түмэн өөрсдөө баг тэр үгийг ойлгохгүй болчихсон. Тийм үг хэллэгийг л яг хуучирсан үг хэллэг гэж байна шүү дээ. Тэгээ үг хэллэг хуучрахтаа хоёр янзын одоо замаар бол хуучирдаг. За нэгдүгürt нь тухайн үгийн илтгэж байсан зүйл нь өөрөөр хэлбэл тухайн үгийн илтгэж байсан зүйл нь байхгүй болсноос тэр үгийг хэрэглэхээ хийдэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр нөгөө тухайн эд юмстэй үзэгдэл өөрөө хуучирсантай холбоотой. Эд юмс үзэгдэл нь хуучирсан учраас тэрийг нэрлсэн үгнүүдийг хүмүүс бол хэрэглэхээ болждаг. Энэ үгнээсээ үг яах нь хуучирсан. За жишээлх юм бол одоо ингээд гоён дуулга гэл тээ. Халахвч, сум, бөмбөг, ном, магнаач, мяндсан үе гэдэг энэ үгнүүд чинь бол ерөөсөө одоо орчин үед ийм юмнуудыг хэрэглэхгүй шүү дээ. Тийм ээ хөвчлэн зөвхөн түүхийн кино эддэг байхаас ш.
Тэгэхээр одоо яг магнавч юу халахвч сум гэж ямар сумыг хэлдэг юм бөмбөг ном өндрөх өсгөн болох гэсэн ойлгохгүй шүү дээ. За энэ болохоор яасан нөгөө тухайн үгийн илтгэж байсан зүйл нь үг болсноос ахна шүү дээ. Тэр үгийн хэрэглээ болсонтой холбоотой хуучдаг. За тэгвэл дараагийн нэг үг хуучдаг арга зам бол тухайн нэгэн шалтгаанаар ижил буюу ойролцоо үгэндээ шахагдаж хэрэгцээнээс гарсан тохиолдол үг хуучдаг. За жишээлбэл агсан авах гэдэг үг байна л да. Агсан авах. Энэ юу гэсэн үг юм бол агсан авах гэж үг сонсч ирсэн үү? Агсан авах гэдэг үг мэдэх үү та? Тэгээ агсан авах гэдэг энэ үг маань одоо хүүтэй зээл авах гэдэг үгэнд шахагдаж хэрэглэхээр байсан юм л да. Агсан авах гэдэг нь хүүтэй зээл авахыг хэлдэг байсан. За годолдох гэх үг гэж годолдох. Номсом харавхыг годолдох гэж ярьдаг байсан. Тэгээ одоо бид годолдох гэж ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Юу юм юу гэж амсаа яа гэсэн үг юм бэ? Тэгээ залрах гэх үг гэж тийм ээ. Энэ үг чи одоо явах гэсэн үгээр солигдсон байгаа шүү дээ. Гэхдээ бол дипломат албан ёсны үг яриад одоо эргээд нэг нь залрах саатах гэсэн юм шиг дээр үе тийм ээ тийм хэрэглэхэ болцсон хуучсан үг сүүлийн үед бас нэлээд хэрэглэгдэж эхэлж байгаа. Ийм юу үйл явц харагдаж байгаа гэж. За үг хуучрахдаа тэр үгийн илтгэж байгаа бүх утгаа хадгалж байна уу эсвэл хагасыг нь хадгалж байна уу гэдгээс бас хоёр янзын хуучралт явагдана. Үгийн хуучралт, утгын хуучралт гэж өөр энэ дотор нь хоёр ангилалт байна. Үгийн хуучралт, утгын хуучралт гэж. За үгийн хуучралт гэдэг маань үгийн сангийн өөр нэг ижил утга нэгжээр солигдсон хуучрсан үг хэлж байгаа. Үгийн хуучралт гэдэг нь үгийн сангийн өөр нэг ижил утга нэгжээр солигдсон тийм ээ хуучрсан үг хэлдэг. За үүнд одоо жишээ нь тэмдэглэгдэхүүн хуучирснаас болоод хэрэгцээнээс гарсан түүхэн үгнүүд бол нийлээд одоо орно. За жишээлх нь бол гар гэлтгэж тийм ээ. Мутар нүдгэлтэхэд мэлми чих сонор хөлийг ба үсийг сэвлээг. Тэгэхээр энэ ийм үзэгдэл хэл бухимд бол байдаг. Тийм өөрөөр хэлбэл үгийн хуучралт бол хэл бухимд яг байдаг. Тухайн үг үгийн сангийн өөр нэг ижил утгаар солигдчихдаг байна. Бид нар одоо гараалал ярихаас мутар гэж яриад байдаг шүү дээ, тийм ээ. За утгын хуучралт гэхээр яах вэ гэхээр тэр тухайн үгийг бол бид нар одоо хэрэгжилж байгаа. Гэхдээ тэр үгийг хэрэгжилж байгаа ч гэсэн яг одоо нөгөө тухайн үедээ хэрэгжилжсэн утгаас арай өөр тэмдэглэжсэн утгын зарим утгыг хэрэглэхэд болчихсон. Энэ тохиолдолд утгын хуучралт явж байна. Жишээлбэл тэр сая хэлээд байгаа гойдол гэдэг үг шүү дээ. Гойдол гэдэг үг чинь хуучин бол одоо сумын зэвийг хэлдэг байсан юм да гойдол гэж. Тэгэхээр энэ үгийн утга одоо утгын хуучралт явагдаад одоо гойдол гэх юм бол бид нар юг ойлгож болох вэ гэхээр нөгөө дэлгүүрт хэрэглэдэг жин байдаг шүү дээ. Жингийн туухай хэлдэг болчихсон. Жингийн туухай. Одоо ч баг туухайтай тэр жинг бас яах чинь сүүлийн үед хэрэглэх болчихсон шүү дээ. Дандаа нөгөө цахилгаан жинтэй жиглүүр яваад шүү дээ. За хэрэг шийтгэх гэдэг үг байна. Жишээ. Хэрэг шийтгэх гэхээр та нар юу гэж ойлгож байна? Утгын. Хэрэг шийтгэх. Одоо нэг шүүх хурал шиг болох юм. Харин та нар тэгж ойлгоод шүү дээ. Ял шийтгэх гэдэг ойлгоод тийм ээ. Ямар нэг. Энэ хэрэг шийтгэх гэдэг энэ үг чинь анхны утга нь зохион байгуулах гэсэн утгатайсан. Тэгээ зохион байгуулах гэсэн утга нь яг нь хуучралт болоод тэгээд одоо үндсэндээ ял шийдэх гэдэг өөрөөр утга нь арай өөр болоод солигдсон шүү дээ. Тэгээ ер нь бол үг хуучирна гэдэг маань тэр үг өөрөө огт үгүй болчихно гэсэн үг бас биш л дээ. Харин зөвхөн эдгээр үг маань альваар найруулгын үүргээр тийм ээ тусгай үүрэгтэйгээр нэг хэрэглэгдэж байна. Жишээлх юм бол одоо ивэл тэр түүхэн үг хэллүүд байна шүү дээ. Түүхэн үг хэлээ бид нар ямар тохиолдолд хэрэглэдэг вэ? Бид нар түүхэн үг хэлийг хаанаас харж болох вэ? Хаанаас сонсч болох вэ? Түүхэн
За би танаас түүхийг үг хэлж байгаа. Та нарт юу бодогдож байна надад хэлээрэй. Социализм 5 жилийн гавшгайч хөдөлмөрийн бригад социалист уралдаан өнгөрсөн байсан. Тэгэхээр түүхэн үг гэдэг маань угаасаа яах нь тэр тухайн үеийнхаа үзэгдлийг яах нь илэрхийлж байгаа шүү дээ. Ийм учраас бид нар одоо жишээлбэл түүхийн холбогдлолтой ном зохиол, түүхийн холбогдлолтой кино ч гэдэг юм жүжигч гэдэг юм тий. Тэр тухайн түүхтэй холбоотой одоо юм үзэгдлийг илэрхийлэхдээ мэдээж тэр үеийн одоо байдлыг илүү тод томроо үзүүлэх зорилгоор тэр үед хэрэгжүүлсэн иймэрхүү хуучин үг хэллүүд аварч өгч байна. За заримдаа бас түүхэн уран зохиолт тийм ээ хуучсан үгийг уран санаа, уран дүрийг товоолгоод үсгэх зорилгоор бас хэрэгжилж байдаг. За жишээлх юм бол Бэмби Эренжуга зохиолтой зохиолт та нар киног үзсэн маа шүү дээ. Хуучсан үг хэлийг бол маш ихээр хэрэгэлсэн байна. За энэ юутай холбоотой байна вэ гэхээр тэр цагийн ахуй заншлаг төсөлттэй холбоотойгоор гэж хэрэгэлсэн гэдэг байхгүй. За одоо жишээ авъя мөр энэ дэр зохиолтой зохиол хэсгээс. За нэг нь уншичаа. Босгочээ хүртэл шаарай. За нэг нь уншиж. Багшаа жоохон хоолоо өвчсөн ч яарна. За хин нэг уншиж та. Зохиолтой зохиол хэсэг. Сонсогдож байна уу гэж? Сонсож. Их цэргийн хүрээнд амьд хүн үзэгдэхгүй болжээ. Гал төөдөг үзэгдэхгүй болов. Үхэгчдийн хүүр цэргийн хүрээний олон гэр цачрын энд атрин хэвтэж байна. Үхсэн цэргийг ядар босгож өвч хоёг зэвсэгтэй хэвээр нь арангалж оршуулсан суран өндөргөж үзэгнэ. Нэг арангийн дэргэд чөхөж босгожээ. За ингээл байж тийм ээ ингээ сая хин байсан сая. Аха. Ингээл юу яхад уушхад энэ дотор зохиол дотор чинь бидний мэдэхгүй их олон үгнүүд байна шүү дээ тийм ээ. За жишээ нь ямар үгнүүд байна вэ? Зочрын. Зочир гэж байна. Ядар гэж байна тийм ээ. Атрин гэж байна. За атрин ч яг байж болох. Арангалж оршуулна гэхээр бас яадаг тийм ээ. Зөвхөл гэж бас юу юм ч юм ингээд өөрөөр хэлэх юм бол тэр тухайн үеийн үйл явдал тухайн үеийн одоо байдлыг ахуй заншлаг төсөлттэй холбоотойгоор ингэж хуучсан үгнүүдийг оруулж гэж байгаа юм. Тэр зачир гэдэг маань үндсэндээ нөгөө дугуй асрыг хэлдэг байсан юм тэр үед зачир гэж. За аранга гэдэг нь болохоор адуу битүү өвчөөд арсыг нь хатаасныг аранга гэж хэлдэг байсан. Зөвхөл гэхээр нөгөө зөвхлөний хараал зөвхлийн муу юм оруулж байхааргүй хамгаалдаг нөгөө мануухай гэдэг штеп. Одоо бид мануухай гэж хэлдэг. Мануухай хэлдэг юм байна. Зөвхөл гэж. За ер нь хуучсан үг хэллэг ямар одоо найруулгын үүрэгтэй вэ гэдгийг змөр аваад. За мэдээж нэгдүгээр сая миний хэлсэн байна тийм ээ. Түүхэн юм үзэгдлийг заан нэрлэхийн зэрэгцээгээр ерөнхийдөө нөгөө өнгөрсөн цаг үеийн тэр уур амьсгал дэвсгэр хөгийг оруулах үүргээр хэрэглэгдэх юм байна найруулга дотор. За мөн одоо уран зохиолын баатрын хэл ярианы онцлогийг гаргах уг баатрын тухай тодорхой төсөл бий болгохын тулд тэр нөгөө баатрынхаа үг ярианд тэр үеийнх нь үг яриаг бас оруулж хэрэглэж болдог байх нэ. За мөн одоо үг ярианд тийм нэг сүрлэг ёсрох байр юм тийм ээ. Одоо бидний жирийн ярьдаг тэр ойр зүрх ярианаас ирс ялгаатай бичиг судлын уур амьсгал оруулах зорилгоор бас хуучсан үгийг бол хэрэглэж болдог. Монголын одоо хуучин бичлэг ардын аман ярианаас мэдтгэж ялгаатайсан учраас ном судлын найруулга гэдэг нь одоо мэдээлэлтэй бидний одоо миний хэлээдсэн тэр нөгөө юм уу шүү дээ. Ноён хатагтай зүйл үгнүүд шүү дээ. Тийм ээ энэ бас үндсэндээ бид зөв зөвөрчсөн заримдаа би энийг жоохон дэгдэхлээ. За хатагтай та ийшээ суучих юм. Тэгэл өөрөөр хэлбэл энэ бол үндсэндээ тийм үг ярианд тийм ясархуу сүрлэг эсвэл хошинч байр юм тийм ээ. Тиймэрхүү өнгө аяс оруулахын тулд бас ингэ шийдэлдэг шүү дээ. Тийм найруулгад өгөөдлийн шок хошин аяс оруулах, явжлсан санаа илэрхийлэх зорилгоор хэрэглэх бас бий гэдэг чинь сая миний хэлдэг байхгүй. Хатагтай та ийшээ суучих гэдэг юм тийм ээ. Эсвэл би энийг бид нар нэгэн тийм нэг юм хуучсан үгнгээр хэлдэг шүү дээ. За мөн одоо алтан бичиг ажил хэргийн зарим баримтчигт хуучсан үг хэллийг уламжлалын байдалтайгаар үлдсэн байгаа нь бид нарт таалагддаг тийм ээ. За
одоо чинь хурал цуглаан дээр ингээд бид нар сонсдог шүү дээ. Одоо орчин үед ялангуяа их хэрэглэж болчиход байна шүү. За ноёд хатагтай та бүхний амрыг ирье. Тэр ноён хатагтай энэ өмнөдөг бол нэлээд хэрэглэж байгаа. Танаа уламжлах нь тэгээд хуучин уламжлалаа ингээд тест бас албан бичиг ажлын дээр бол бас ерөнхийдөө буцаж одоо хэрэглэх хандлага байгаад байгаа. За найруулга зүйч отхон сүрэн өөрийнхөө нэгэн судалгаанд түүхэн үг хэллэг, хуучин үг хэллэг нь орчин цагийн монгол хэлний утга зохиолын хэлэнд орохдоо хуучирсан шинжээрээ 3 янз байна гэж ингэсэн байна. Хуучирсан янзаараа 3 янз. За хуучирсан шинжээрээ 3 янз авах нь шүү дээ. За үүнд нэгдүгürt нь ямар өгнө гэхээр хуучирсан үг хэллэг мөн боловч юуг хэлсэн, юуг тэмдэглэсэн тодорхой мэдэгдэж байгаа үгнүүд. Бас хуучирсан үгийг оцсон ангилсан байх юм байна. Хуучирсан үг хэллэг гэдэг нь мөн. Гэхдээ юуг хэлсэн, юуг тэмдэглэж байгааг нь одоо бид яг тодорхой мэддэг байна шүү дээ. За. За хуучирсан үг хэлэхдээ бид нар бас ер нь хаанх таалдж бас нэг хөлтөй найруулгын үргэр байна. Ерөнхийдөө миний сая хэлсэн 1 2 3 4 5 тийм ээ юм найруулгын үүрэгтэйгээр орж байгаа юм шүү дээ. Түүхийн юм үзэгдэл зааж нэрлэхэд бид нар хэрэгжүүлж болох юм. За мөн одоо утга зохиол, уран зохиол дотор бол тухайн баатрик тийм ээ дүрийг тоолох хэрэгжүүлж болох юм. За мөн бид нар зүгээр хоорондоо нөгөө нэг шок гшин маягтай эвгүүдийн чанастайгаар хэрэгжүүлж болох. Албан бичиг ажил хэргийн юм гэсэн хуучсан үг бол нэлээд их юм. Хэрэглээд байгаа юм байна гэж. За хуучсан үгнүүдийг бид нар зөвхөн одоо нөгөө юу гэдгийг юугаар хуучсан үг гэдгийг бол бид нар мэднэ. Гэхдээ ямар ч одоо нөгөө тэр үгийн талаар ерөөсө тодорхой төсөл байхгүй ийм бас хуучсан үгнүүд байдаг. За энэ хуучсан үгнүүдийн утгыг бид нар хаанаас олж болох вэ гэхээр нөгөө үгийн гарлууслын тал этимологический словарь орсоор этимологийн талнаас бид нар энэ үг одоо ийм үг юм байна шүү дээ. Ийм мэдэх боломжтой. За харин яг тийм хуучсан үг хэллэгийг бол ерөнхийдөө нөгөө судлаачид тийм ээ эрдэх стол нэлээд яг судалсныхаа үндсэн дээр энэ одоо гарлууслын тал бичиг зохиодог. За тэндээс нь бид энэ хуучсан үг хэллэгийг яг өмнө нь ямар үг одоо ямар утгатай хэрэглэжсэн бэ гэдгийг мэдчих болохоор байна. За шинэ үг хэллэг. За ярианы болон бичгийн хэлэнд урд өмнө байгаагүй шинээр бий болсон үг хэллэгийг шинэ үг хэллэг гэж хэлнэ. За шинэ үг хэллэг бол найруулгын дотор орохдоо яг бусад хуучин байсан үгээс одоо ялган мэддэхэр байдаг. За жишээлх юм бол гадардах гэх үг байна л да. Тэгэхээр энэ гадардах гэдэг үг чи одоо юутай холбоотойгоор ийм үг бий болсон юм. Уулын бол зүгээр л газар гэдэг үг байсан шүү дээ. Тийм ээ. Тэгээ ямар утгатайгаар ингэж гадардах гэсэн үгийг аав юутай холбоотойгоор. Дээрээс газар буух. Тэр нэг онгоц бий болсонтой холбоотойгоор л тийм нөгөө газардах гэдэг үг бий болсон байх нь шүү дээ. Тийм. За мөн холбоо хэллэг шинээрээ бий болчдөг. За энийг болохоор хэллэгийн шинтгэл гэдэг. Жишээ нь газарт орох, гол гаргах, дугуй нөхөх гэсэн үг гэдэг шүү. Газарт орох гэдэг юу гэж ойлгож байна вэ? Үнд орох уу? Биш ээ. Газарт орох гэж юу гэсэн үг лээ? Газарт орох гэж муу байлаа бүгд газарт орох гэж байна. Оо. Энэ газарт орох гэдэг нь юутай холбоотой үүссэн гэж?
Та нар нөгөө амуу хуур киног үзсэн үстэй. Амуу хуур гэдэг кино монголоор сайн. Амуу хуур гэдэг кино яг нөгөө нэг охинтой өвгөн юм ба хоёр газарт ороод гэр нөгөө байшин буулгаад шинэ байранд ордоггүй юу? Санаж байна. Амуу хуурын хуучны гоё кино гэдэг чинь. Тэгээ газарт орох гэдэг нь өөрөө хэлбэл нөгөө энэ бас юутай холбоотой л да. Хөгжилтэй холбоотой байна. Нийгмийн хөгжилтэй холбоотой. Тий нөгөө том орон сууц барилга барих болоод тухайн газрыг чөлөөлж тэр дараа айлуудыг ингээд нүүлэх тэр айлын тэр хэсгийн юу гэж хэлэхээр энэ хэсэг ингээд газарт орж байгаа юм гэж ярьдаг шүү дээ. Энэтэй тэгсэн үү? Бүтээн байгуулалттай холбоотой. Би газарт орох муу мухай орох газар руу гэж ойлгосон шүү дээ. Зөв төгөлцөө чиний хэлсэн зөв. Бүтээн байгуулалттай холбоотой байна тийм ээ. За тэгвэл гол гарах гэдэг үг. Гол гарах ч одоо шинэ хараад бол тэгэл худлаа ярих хэлээд байна шүү дээ. Тийм. Уул энэ үг маань анх нөгөө үйл канонд гардаг нөгөө за би энэ хүмүүсийн гол гаргаж өгч яа гэдэг голын нэг захаас нөгөө зах руу хөргөж өгөхгүй хэрэгэлдэг тийм ээ шууд хэрэгэлдэг. Гэтэл одоо бол бид нар энэ үгийг арай өөр утгаар хэрэглээд байгаа шүү дээ. Ястаа нөгөө хүнд одоо худлаа ярих, хүний имийг одоо зайлшилж авах гэдэг юм уу? Хүнээс юм авчаа буцааж өгөхгүй байх. Тэр тохиолдолд бид нар хэрэглээд байгаа шүү дээ. За дугуй нөхөх гэдэг үг яагаад гараад ирсэн? Хуучин бид нар чинь хувцгоноор нөхөх дээлийн одоо юу гэдэг ханцуу юу нөхөх мөх гэл ингэж ярьдаг байсан тийм ээ. Гэтэл дугуй нөхөх гэдэг үг шинээр бий болсон шүү дээ. Энэ юутай холбоотой гарч ирсэн үг вэ? Машин тэрэгтэй холбоотой. Тийм машин техниктэй холбоотойгоор яг нэг дугуйг бас ингэж нөхдөг юмаа гэдэг утгаараа ийм үг бий болсон байх нь шүү дээ. За тэгэхээр яг орчин цагийн монгол хэлэнд шинэ үүсгэх нэлээд хэдэн нэг одоо аргууд байна. За хамгийн нэгдүгürt юутай холбоотойгоор үүсдэг вэ гэхээр нийгэм ба хүмүүсийн амьдралд бий болж байгаа шинэ юм үзэгдэл чанарыг дагаж түүнийг нэрлсэн үг бол үүсчихдэг. Нийгэмдээ ер нь бол хүмүүсийн амьдралд бий болж байгаа тэр шинэ юм үзэгдэл чанарыг дагаад тэр үзэгдэл юм одоо нэрлсэн юм бол үүсдэг байна. За жишээлбэл сансар судлал гэсэн үг бий болж байна. Тийм ээ мал бэлтгэл, замын бөглөө, ургацын далай. Замын бөглөө гэдэг үг хизээ үүссэн бэ? Юутай холбоотойгоор үүссэн бэ? Автомашины бөглөөтэй холбоотой. Тийм нөгөө хүмүүсийн хэрэглээ машины хэрэглээ гэсэн учраас энэтэй холбоотойгоор замын бөглөө гэдэг үг байсан. За ургацын далай. Атар газар. Атар газар эзэмсэнтэй холбоотойгоор ургацын далай. Тэгээ сансар судлал гэж тэгэхээр чи бас сансар хөтлөгөө судалж эхэлж сансарт хүндэсэнтэй холбоотойгоор тийм ээ. Мал бэлтгэл гэж тэгэхээр нөгөө нэг л хошоо бий болсонтой холбоотойгоор үүссэн үг шүү дээ. Нийлж нөгөө малаа бөөнд бэлтгэж тэгээд арилждаг ч юм уу тий. За ийм аргаар нэг шинэ үүсэх нэ. За өшөө. Хуучин байсан юм үзэгдлийг өөр үгээр нэрлэжсэн тэр үгийн утгын хүрээнд тэлж урмаар шинэ үүсдэг. За жишээ сурагч ном эмч гэсэн юм гурван үг гэж чаасан юм л да. За энэ утгын хүрээнд яаж тэлсэн бол энэ гурван үгэн дээр сурагч ном эмч гэдэг юм дээр Сурагч хуучин хэлгээр нөгөө шав гэж байсан доо. Тий. Утгын хүрээнд хэлээ одоо сурагч гэдэг бол хөргөн агуулгатай үг гэсэн шүү дээ тийм ээ. Номч гэсэн ном судраас гаралтай. Нөгөө зөвхөн нөгөө шашны хэрэглээнд тийм ном судар гэдэг нэг ярьсан. Сүүлдээ ном гэдэг бол одоо ерөөсөө цэгц цав муу гэж хэлсэн ном гэдэг бол маш хөргөн агуулгатай үг болчихсон шүү дээ. Эмч ч гэсэн нөгөө домч юу барайч юу муутай холбоотойгоор л яг нь бас утгын хүрээнд хэлэх шугамар үүссэн шүү дээ. За мөн үгийн үндсэнд үг бүтээх багуур залгаж шинэ үг бүтээх нэг цөөнг болсон байна. За жишээлбэл үдшилэг гэдэг үг байж шүү дээ тийм ээ. Үдэш гэдэг үг бол угаасаа байсан. Үдэш зохиогдож байгаа арга хэмжээ болохоор лиг гэдэг дагуур залгаад үдшилэг гэдэг шинэ үгийг ядсан байна. Үүсгэсэн гэж шүү дээ. Тамир тэгтэй гэдэгтэй холбоотойгоор чин гэсэн нөгөө нэг сайлчин малчин гэдэг шиг тамир гэдэг үгэн дээр чин залгаж өгвөл тамирчин үг нэрлэлсэн байгаа байхгүй. Тийм багаз.
За мөн орчуулгын практикаас шинэ үг үүсгэх нэгцэнгүй. Шинэ Оросын каньок карбонок гэдэг үлгэр байдаг шүү дээ. Богцогтой морьхон гэж манайхаа. Тэгэхээр морь гэдэг үг байдаг байсан. Тэр морьхон гэж үг бол ерөөсөө байгаа. Өөрөөр хэлбэл нэр үгэнд тэмдэг нэрт залгадаг энэ дагуурыг одоо хэрлээ бай энэ зохиолыг орчуулгад залгаж өгснөөр монгол хэлэнд морьхон гэдэг юм шинэ нэр үүссэн байна. Богцогтой морьхон. Тэгээ уулнаас хон гэдэг чинь яг нь тэмдэг нэр залгадаг дагуур шүү дээ. Гэтэл шууд морь гэдэг үгээр залгаж өгөөд шинэ үүсгэсэн. За хоёр өөр үндэс бүхий үгийг холбон хэрэглэж бас шинэ үг болгосон цөөнгүй. За жишээлбэл гал хамгаалагч. Соёлын давталгаа гэж тийм ээ. Хоёр өөр үндэстэй үгнүүдийг холбож хэрэглээд шинэ үг үүсгэсэн байна. За мөн одоо гадаад үгийг оруулсан монгол хэлэнд дормол үг хэллэг бий болгодог. За жишээ нь академ, ресторан, кале, комисс гэдэг. Тэгээд энэ үгнүүдээ янз бүрийн одоо бүтээгээр залгаж үгийн сангийн хувьд улам идэвхжүүлж хэрэглэдэг. Одоо баг ресторан, комисс, акцент чиг монгол үг шиг болсон. Энэ дээр сайхан бид дагуур залгаал ингээд бүтээгээр залгаал хэрэглэдэг байгаа шүү дээ. Рестораны хаалга, ресторанд ажиллах, ресторанаас ирлээ, ресторан явах уу гэдэг. Өөрөөр хэлбэл яг л өөрийнхөө нөгөө монгол үг шиг болгоод хэрэглэсэн байгаа байхгүй. Ийм маягаар бас ингэж шинэ бүстэй. За мөн одоо нутгийн айлгооны үгнээс одоо бичиг захааны хэлэнд авч хэрэглэхэд бас шинэ үг үүснэ. Жишээлбэл одоо тэр зайтуулах бориод үг юм тийм ээ. Энэ үг бол одоо 60-аад оны энэ ч одоо бориод үг шиг нутгийн айлгооны үг байсан. 60-аад оны их үеэс энэ монгол бичиг захааны хэлэнд хэрэглэгдэж байна. Шинэ үг болоод авчихсан шүү дээ. За мөн үг хураангуулсан байдлаар шинэ үг их үүсдэг. Чинь нэгтлэн бодох чиглэл байхад энийг бид нар шууд ябог л үүсгэж байгаа тийм. Нэгдсэн үндэсний байгууллагын нүүб гэл одоо хин ч харсан яасан ингэ нүүб гэл тэмүүлдэг шууд ойлгодог. Инда. За шинэ үгний хувьд ойлгомжтой байх тийм. Ойлгомжтой. За одоо гадаад үг хэллэг. Гадаад үг хэллэг. Гадаад үг гэхэл хагас ойлгож байгаа болох л та. Тийм ээ гадаад үг гэж ямар үг. Тэгэхээр ер нь бол гадаад үгнүүд тухайн аливаа нэгэн хэл рүү нэвтрэн орох тэр олон янзын арга зам байдаг л да. Энэ мэдээж одоо юунаас шалтгаалж өгөхөөр тухайн одоо ард түмний амьдралын тодорхой одоо нөхцөл тийм ээ өөр улс түмтэй харилцаж байгаа тэр харилцааны хэм маяг шинжээс бол шалтгаалдаг. Монгол хэлэнд нэвтэрсэн яг гадаад үгийн зарим нь одоо баг гадаад үгийн шинж байдлаа алдаад бид нар одоо тэрийг гадаад үг гэдгийг ерөөсөө үгийн гар хүсээ судалгаагаар л мэдхээс биш яг монгол үг шиг л бодоо яваад байгаа үгнүүд бол зөндөө байдаг. Тэгэхээр ийм үгийн хувьд бол найруулга зөв яг монгол үгийнхтэй адилхан. Жишээлбэл цай, цонх тийм ээ ханц, замаг, чамин гэдэг үгнүүд ч бүгдээр авах нь монгол үг биш яах вэ? Энэ үгнүүд чинь дандаа гадаад хэлнээс орж ирсэн үг байна. Бид нар бол бодохдоо энийг одоо юу гэдэг вэ? Аа энэ манай монгол үг гэж бодоод байгаа шүү дээ. Бол үндсэндээ энэ үг гадааднаас орж ирсэн. За ийм гадаад үгнүүд өөрөөр хэлбэл бид нар танигдахаар эцэн яг монгол үг шиг хэрэглээс сурцсан. Харин зүгээр гар үслэр хөөгд үзэх биш. Тийм ээ гадаад үг гэдгийг хэлдэг болсон юм. За тэгтэл гадаад үг гэдгийг бид нар одоо мэднэ илэрхий тийм ээ. Гадаад үг гэдэг нь илэрхий боловч юу яа. Тодорхой нэг юм үзэгдлийг одоо тэмдэглэн заах үүрэг хэрэглэсээр байгаа үг. Энэ одоо юутай холбоотой хэлэнд нэвтэрч ордгоо гэхэлэр гадаад орноос одоо янз бүрийн эд материал, техник, технологи одоо нэвтэрч орж ирнэ шүү дээ. Тийм үү? Нийгэм хөгжиж байгаа юм чинь мэдээж одоо ялангуяа дайрч байгаа үед зөндөл орж ирж байгаа. Энэтэй холбоотойгоор түүнийг нэрлсэн одоо үг нь орж ирдэг. Өөрөөр хэлбэл гадаадаас техник, технологи, шинэ одоо эд материал энэ наашиг нэвтэрч орж ирэхэд түүнийг нэрлсэн үг нь дагаад ирдэг. Багшаа. Манай ингээ бацаад өнөөдөр шөнө үртэл ажилласан дээр студиос сууд чадахгүй таныг чөлөө өгч гинэ. За.
бас гадаад одоо орны ард түмний тухай одоо юу гэдэг өгүүлэл найруулал бичих эсвэл одоо гадаад орны тухай мэдээлэл тийм ээ тухайн орны одоо нийгэм соёл улс төр иргэншил өөрөө зөвхөн тухайн улс тэр улсад байдаг онцлог зүйлийг нэрлсэн гадаад үгийг бас яах вэ гэхээр энэ тэр өгүүлэл найруулал мэдээлэлтээс оруулж өгдөг л дөө. Ер нь зөв түүхийн үдлээс аваад үзэх юм бол монгол хэлэнд бол эртний грек хэлнээс их олон жишээлбэл одоо нэг ном шижир гэх үгний үгнүүд орж ирсэн байт юм байна. За эртний энтэг хэлнээс сугар азиа эрдэнэ гэх мэт үгнүүд. За манч хэлнээс болохоор ихэнхдээ нөгөө цол хэлбэртэй холбоотой тийм ээ мэрэн бэс бэл зэрэг үг хэллэг. За хятад хэлнээс голдуу эд юмны нэрс нэлээд одоо манай орж ирсэн байт юм байна. Одоо жишээлбэл нөгөө банз, дүнз, чисчүү гэдэг тийм ээ. За төв хэлнээс бол ойлгомжтой голдуу яг нэг бурхан шишний үг хэлэг орж ирсэн байт юм байна. За одоо яг орчин үед бол монгол хэлэнд орж ирж байгаа гадаад үгний ихэнх нь бол дандаа нэр томьёоны чанартай. Тийм ээ шинжлэх ухааны техникийн нэр томьёоны шинж чанартай ийм үг ихэнх хэсэг нь бол эзэлж байгаа. Одоо бид зөндөл ийм үгнүүдийг хэрэглэж байгаа тийм ээ орцор тарих парт ийм үгнүүд одоо зөвхөн юм үзэгдлийг шууд нэрлэн заах үүрэгтэй ордог учраас нэг тийм уран найруулгын онцгой үүрэгтэй бол биш байдаг. За гэхдээ ингэж гадаад үгийг маш ихээр нь яг ингээд монгол хэлний жишээ тэрийг оруулах үг байсаар маш ихээр нь хэрэглэж байх нь зөв үү буруу юу? Та нар энэ дээр яг юу гэж бодож байна? Шинжлэх ухааны үүднээс орж ирсэн хэлбүүд бол байх ч таахгүй тий. Ааха. Олон улсын тий. Ингийн харьцааны ярианд бол тийм шүү дээ. Бид нар бас одоо жишээ альбом гэж яриад байснаас бид нар зургийн цомог гэж яриад ах нэртэй юм байна тийм ээ. Билет гэж ярьж байснаас тасалбараа авъя гэж ярих зүг байна. Очр гэж ярих хооронд дугаар гэл тий. Өөрөөр хэлбэл монгол хэл баялаг хэл шүү дээ. Монгол хэлний өмнө зөндөө байсаар байтал заавал тийм хэрэглэх шаардлага байна уу? Зэрэг гарцаагүй хэрэглээс сурсан тэрийг өөрөөр тэмдэглэх юм бол яг хэрэглэхээс зайлшгүй тийм ээ. Гэтэл тухайн үгийг тэмдэглэх юу монгол хэлний тэмдэглэсэн үг байсаар гэх юм дээр энэ бас одоо нөгөө манай монгол хэлний цэвэр ариун чанарт маш гомор нөлөөлдөг. Монгол хэлний цэвэр байдал маш гомор нөлөөлдөг. За яг энэ тухай цэврийн дамжин сургууль бичсэн байна л да. Монгол хэл бичгийн тухай гэдэг номдод бичсэн байна. Гадаадын нийтийн зарим нэр томьёог хэвээр авч хэрэглэж байна. Жишээ нь мотор, радио, кино, километр, атом зэргийн олон үг байна. Өөртөө тохирох үггүй л ийм үгсийг авч хэрэглэх нь зүйтэй. Гэвч гадаадын үгийг авч хэрэглэхийг хэцүүлбэл ард олон ойлгомжгүй болно. Би танаас нэг жишээ хэлчихсэн мэт дээ. Ягаад тий. Театрын театр яа билетийн кассанд очирлоо билет аваад ирэх юм шүү дээ. Билет аваад автобусан суугаад. Тийм билет автобусан суугаад билет аваад драмын театрын кассанд очирлоо надад билет аваад ирэх юм. Ингээд нэг маш олон юм гадаад үг аахгүй. За гадаад үгсийн найруулгын үүрэг нь юу гэдэг юм бэ гэж. За мэдээж ойлгомжтой аливаа ойлголтыг оноо нэрлэх нэр томьёоны үүргээр голчлон нэрлэгдэнэ. Нэр томьёоны үүргээр. За энэ ойлгомжтой байх тийм ээ. Шинжлэх ухааны цэвэрлэлийн төвшөлтэй холбоотойгоор олон улсын хэмжээтэй нэр томьёоны үг хэлбэл орж ирж байна шүү. За уран зохиолт хэрэглэж байгаа бол тухайн орны нутгийн тийм ээ газар орных нь ялгаа онцлогийг одоо гаргах зорилгоор тэр орны тухай төсөөллийг уншигчдаа өгөхөөс тэр гадаад үгийг шууд одоо яах нь хэрэглэж болох нэ. За мөн одоо зохиол дотор зохиолын баатарын одоо хэл ярианы онцлогийг гаргах зорилгоор бас одоо шууд одоо гадаад үгийг хэрэглэж болно. За жишээлбэл энэ одоо Барата өдрийн зүйлүүд нь лавын зохиолын хэсгээс бичсэн байна л да. Чагнуулга удамжинд тусаал шал гоожиж горячие пирожки с мясом, горячие өсвий хүний сөөмгдүү хоолой
Левая удамжны ихээс уянгалан сонсогнооч. Тэр энэ яа монгол хүмүүс бичиж байгаа юм шиг яагаад заавал энэ гэж тэр бүсгэн ойрлож байгаа тэр үгийг орсоор бичсэн бол яг ийм байдаг байхгүй нөгөө та нар орс үтсэн билүү дээ. Үтсэн үү? Үнтэйгүй. Оччихсан. Тийм ингээ годамжинд л зүгээр нөгөө халуун нөгөө нэг пирашкигаа ингээ зараад тэрийг их ихтэй дандаа та нар ажилласан бол очижсэн хүмүүс мэдж их ихтэй нэг эмхтэй хүмүүс зардаг байхгүй. Тэгээд айгаа хурдан уртантай хүүтэн ингээ хөлөө авсрал гарачи пирашки мясн капуста картошка гэх нэг нөгөө төрлийн нэрлэл ингээ зогсчихдаг. Яг энийг нөгөө уншигууд надад бас яг тэр санагдаж байгаа байхгүй. Яг нөгөө орсын тийм бодомж. Тэгэхээр өөрөө хэлбэл нөгөө уншигч сонсогчдод яг тухайн газар орны нэг юм онцлог тийм юг харуулахын тулд бас нэг шууд гадаад үгээс тийм ээ зохиолох баатрын хэл ярианы онцлогийг гаргахын тулд бичиж болох нэ гэж. За бас ертөнцийн хэрэгцээний ярианы холбоо өгсөн дотор зориуд ном судрын өн гайстай гадаад үгийг албаар хамтдаж хошин шог найруулга бүтээсэн байж байна. За одоо жишээ шүү дээ тийм ээ. Вот энэ бол чиний хань бүр болох нь сайн судлаагүй. Нөгөө энэ зохиолчдод заавал вот гэж авдаг. Өөрөөр хэлбэл нөгөө зохиолын бас нөгөө баатар шүү. Одоо яг жишээ нь хэлж байгаа хүн бол одоо юу гэдэг дандаа байн өгөндөө вот гэж хэлдэг. Өөрөөс лоскорточ хүн юм билээ тийм. Яг тэр онцлогийг харуулах бодос нэг шууд бас яг оруулж. За одоо дараагийн хэлж бүхрээ итгэд үхэлсээр хуузнаа. Итгэд үхэл гэж ямар үхэл ба. Гадаад үхэл ойлгомжтой тийм ээ. За хүмүүсийн тодорхой нэг харилцаа тухайлах юм бол мэрэгжлийн буюу нийгмийн явц хүрээнд харилцааны үед тухайн бүлэг хүмүүст одоо тусгайлсан юм үг хэлэг бий болдог. Хүмүүсийн тодорхой нэг харилцаа тухайлах юм бол мэрэгжлийн буюу тийм ээ нийгмийн одоо явц хүрээнд харилцааны үед тухайн бүлэг хүмүүст одоо тусгайлсан үг хэлэг бий болдог. За ийм бүлэг хүмүүсийн одоо тусгайлсан үг хэллэгийг одоо мэрэгжлийн бүлгийн хуу эсвэл одоо нийгмийн явц бүлгийн хуу гэдгийг үндэслээд мэрэгжлийн этгээд үг хэллэг, нийгмийн этгээд үг хэллэг гэж байна. Хоёр ангилалт байна. Мэрэгжлийн этгээд үг хэллэг, нийгмийн этгээд үг хэллэг гэж байна. Мэрэгжлийн бүлгийн этгээд үг нь одоо жишээл юу гэдэг нь уур хачтын үг тийм ээ үг хэллэг, сэтгүүлч жүжигчин, цэрэг, оюутнууд, суугчид гэдэг юм те өөр гэж байдаг л да энэ мэрэгжлийн бүлэг этгээд үг. Гэхдээ энэ яадаг вэ гэхээр юунаас одоо шалтгаалж ийм мэрэгжлийн бүлгийн этгээд үг бий болдог гэхээр нөгөө энэ хүмүүс чинь хамтын хөдөлмөрийн ерөнхий нөхцөл ч юм уу тийм ээ заримдаа ахуй амьдралын тэр ялгаанаас шалтгаалж бий болдог байна шүү дээ. Ер нь нөгөө этгээд үг хэллэгийн бүтцийг аваад үзэх юм бол ертөнцийн үгийн утгыг шилжүүлж өөр утгаар хэрэглэсэн буюу төрсөн хэлбэрээр хэрэглэсэн нэр томьёочтой байж болох байт юм байна л да. За одоо энэ жишээ. Өвгөн чинь чамтайгаа нийлж нэг юм устгахаар ирлээ гэж дуу алддаг байна. Анхандаа түүний юу яриад байгааг ойлгосонгүй. Миний оролцож устгахаар юу байдгсан бэлээ гэж бодлоо. За энэ дээр одоо этгээд үг нь хаа юм хөлтэй. Нэг юм устгахаар. Нэг юм устгахаар юу хэлдэг болоо. Амсаа ойлгочихлоо. Юу устгах юм бол. За эсвэл үгийг хаслан хэлсэн буюу дуудлага гоёс этгээд үг байж болно. Үгийг хаслан хэлсэн буюу дуудлагыг нь гоёс этгээд үг байж болно. За жишээлбэл одоо ингэ ярьдаг байсан шүү дээ. Гос тунах. Тэ? Гос гэдэг нь нөгөө улсын шалгалт хийдэг байгаа байхгүй. Тэгээ улсын шалгалтанд муу авахыг л одоо хүмүүс гос тунах гэж ярьдаг. За альва этгээд үгсийн
бүтц байдал ерөнхийдөө адил боловч гарч ирж байгаа шалтгаан нь одоо өөр өөр байна л да. За мэрэгжлийн бүлгийн этгээд үг хэллэг одоо өдөр тутмын ярианд алдархууч чамд үг хэллэг нэр томьёо хэрэглэх нэг төрлийн хэм маягаас зайлсхийх тийм ээ үндсэндээ өөрсдөө хоорондын яриаг одоо хөгжүүн товч хялбар болох зорилгоос үүдэлтэйгээр гарч ирдэг байх мэрэгжлийн бүлгийн этгээд үг хэллэг. За жишээл одоо ярих нь энэ жишээ шүү дээ. 3 асуултын 2-ыг хариулсан болохоор дор хаяад эх орны алтан гуравтай бидтэй гэж. Тэгэхээр энд бол яг нэг эх орны алтан гурав гэдэг чинь этгээд үг болоо явчихж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ одоо яг хэний хооронд явагддаг энэ этгээд үгнүүд сая энэ алтан гурав чинь ямар хүмүүсийн хооронд явагддаг вэ? Багш сурагчтай хооронд. Багш сурагчтай хооронд. Тэгээ яриа нэлээ одоо юу болох чинь хөгжүүн, товч хялбар болох хэрэгэлцэлтэйгээр ингэж үүсэж байгаа байхгүй юу? За гэтэл одоо нөгөө хулгайч, хулгай гэдэг одоо нөгөө нийгмийн явцуу бүлгийн этгээд үгнүүд байна. Энэ үгнүүдийн үүсэж байгаа гол одоо үндсэн нь юу вэ гэхээр нөгөө үнэн санаагаа бусдаас нуух тийм доромж дээрэг байс гарах зорилгоор зориуд бий болсон үг гэж ойлгож байна л доо. За жишээлх юм бол одоо нөгөө юм хулгайлахыгаа хулгайч хүмүүс буух гэж ярьдаг гэж байна. Мөнгө ихтэй хүнийг лаг хүн цааш дамжуулахыгаа зэсрүүлэх, оргон цогтойхыг зэсрэх, хулгай хийгээд тэгшлэх гэдэг. Өөрөөр бид нар үндсэндээ ойлгохгүй энийг одоо жишээ нь нөгөө хулгайч хүмүүс чинь өөрсдөө яах нь өөрсдөө хоорондоо ойлгохоос бид бол ерөөсөө ойлгохоо байчих юм шүү дээ. За этгээд үг хэллэгийн найруулгын үүрэг нь тэр үгийг хэрэглэснээр тусгай нэг одоо мэрэгжлийн буюу нийгмийн бүлгийн тухай төсөөлөл төрүүлэхэд оршиж байна. Тий заримдаа гэр зургийн ахуйн үг яриаг хаяа нийтлэлийн найруулга шокшн байдлаар хэрэглэж болдог шүү дээ. За уран зохиолт бол нөгөө баазын хэл яриа дүр төрхийн онцлогыг гаргахад бас этгээд үгийг бол хэрэглэж болдог. За Эрдэнэт сүхэ монгол хэлнээр этгээд үг хэллэгийг сэдвчлэн ангилсан байна л да. Одоо энэ доор таамаг тавьсан байна. Презентацийн гэмт хэрэгтнүүдийн этгээд үг хэллэг, хоригдлуудын этгээд үг хэллэг, аригчдын, хулгайч нарын, мөрөдөд тоглоомных, наймаачдын, бие үнэлэгчдийн. Энэ надад жишээнүүд байна л да. Та нараас би асууж, та нар бол мэдээж ойлгохгүй. Яг л чи хүмүүсээс нөгөө санаагаа нуух гэж үүсгэсэн үгнүүд учраас та нар ойлгох. За жишээ нь хитгэн гэдэг. Хитгэн гэж юу хэлэх юм бол? Интернет чинь нөгөө гахаа интернет гэж ярьдаг. Биш хитгэн. Хитгэн юм уу? Тийм гэмт хэрэгтнүүдийн яриахгүй хитгэн гэж ярьдаг. Ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бидээс энэ хүмүүс чинь нөгөө бидээс тэр яг үнэн санаагаа нуухын тулд хэлж байгаа учраас бүх үгийг бид бол ойлгохгүй. Хитгэн гэж цагдаагийн машин хэлдэг гэнэ. Гэмт хэрэгтнүүд цагдаагийн машиныг хитгэн гэж хэлдэг. За огттой зугаалахыгаа жим сэтгэх гэж ярьдаг гинэ. За хоригдлуудын үг хэлбэрс жишээ олох юм бол жишээ тамхины цаасыг үлгий гэж хэлдэг. Эдгээр чинь нөгөө тухайн үед чинь нөгөө ийм нөгөө юу гэвэл ямар тамхи гэдэг нэг цаас дотор тамхи хийж байгаа дороо бол Гэнсэн тамхи. Тэр тамхиныхаа цаасыг үлгий гэж нэрлэдэг гэж байна. Шүтцийг зурх гэж хэлдэг гинэ. За аригчдын үг хэллэгийг бас бид нар нэлээд ойлгоод байгаа маа. Энэ одоо яг үхээр Монгол орнд аригчдын хөсөлтэй холбоотой юм шиг тийм ээ. Халуурах гэж одоо жишээлбэл юу гэсэн үг байна? Цаашаа одоо даварч уух, дариуж уух гэсэн үг хэлж байгаа шүү тийм ээ. Тэр хулгайч нарын хувьд бас үгнүүд байдаг гэж байна. Жишээ нь бага хэмжээний мөнгөийг хэд самар гэж хэлдэг тийм их гарын хулгайчаа ахгүй л гэж нэрлэдэг гэж байна. За мөрөд тоглоомын төртлөөсөө тийм өөрсдөх онцлогтой үг хэлбэрс байдаг юм байна. Тэр тухайн явцуу бүлэгт хэрэглэгддэг. Жишээлбэл одоо бага мөнгөөр их мөнгө хожихыгаа хад мөргүүлэх гэж ярьдаг гэн. Наймаачдын бас үг хэллэг гэж байна. Үсэргэх гэхээр нөгөө тэр зарж байгаа эд бараагаа үнийн одоо авсан үнээс хэд дахин одоо илүү ашиг олох гэх юм уу тийм ээ. Тэр хэлдэг юм байна гэж. За иймэрхүү этгээд үг гэх. Ер нь бол этгээд үгийг хэрэгжилж байгаа гэдэг чинь тэр үгээ ойлгож байгаа тэр хүмүүсийн ярианд бол харш биш.
Тийм ээ. Жишээлбэл одоо уур хаач хоорондоо ярина гэдэг чинь тэд хоорондоо ойлголцож ирэх тэд бол харшвш шүү дээ. Хоригдлууд хоорондоо ярьж ирвэл тэд хоорондоо мэдээж чинь өөрсдөө ойлголцох нэггээр ярих нь бас тэр өөрсдийнх нь хэмжээнд бол харш биш. Гэхдээ ер нь бол нийт одоо уран зохиолын утга зохиолын тэр боловсронгүй хэл найруулгад одоо яг нэг итгэд үг хэлсэн бас нэлээд муугаар нөлөөлдөг. Яаж нөлөөлдөг вэ гэхээр үг ярианы яруу сайхан чанарыг алдагдуулдаг. За найруулгад тийм нэг хөнгөн хийсгэлэн хуудан маяс оруулдаг. Чамбар бүсгийн маясыг оруулдаг. Тэгэхээр иймэрхүү одоо итгэд үг хэллэг жишээлбэл бид нар зайлшгүй хэрэглэх тохиолдол юм бол нэлээд одоо болгоомжтой зүй зохистой газар нь их ховор хэрэглэх зүй зохистой байдаг л та. Тийм ээ. Байнга итгэд үг хэллэг бид нар хэрэглээд ах юм бол одоо тийм нөгөө өөр бүгд яаж нөлөөлөх хүмүүс яаж нөлөөлөх юм уу хэлийг яаж нөлөөлөх вэ? За дараагийн бүлэг үг бол завхаа үг байна. Завхаагийн сонсгол танаас сайн санагдаад байна уу? Завхаа үг гэхээр ингээд утга зохиолын хэлний боловсронгүй үг хэллэгийн оронд бүх нийтэд ойлгомжтой этгээд үгийг санаатаагаар орлуулсан тавиад за уул ойлголтыг одоо хошин байдлаар илрүүлж байгаа тэр хэсэг бүлэг үгийг ингээд завхаа үг хэлж байгаа. Тийм. Одоо яг нь этгээд одоо бүхэнд ойлгомжтой тэр этгээд үгийг л яах нь утга зохиолын хэлний боловсронгүй үгийн оронд орлуулж тавьж байгаа. Тэр уул ойлголтод нөгөө нэлээд хошин байдлаар илрүүлчихвэл ийм завхаа үг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр завхаа үг нь ухтгууныг зохих одоо тэмдэглэдэг үгээр нь биш. Нэлээд одоо өөр маягаар өөр үг хэлээр илэрхийлдгээрээ этгээд үг хэлэхдээ ерөөхдөө адилхан. Гэхдээ юугаар ялгаатай вэ гэхээр завхаа үг хэллэг бол явцсан бүлгийн дотор бүх нийтэд ойлгомжтой байдгаар ялгаатай. Завхаа үгийг бүхэн ойлгох юм биш. За яагаад тийм завхаа үг бий болт юм бэ? Гарах шалтгаан нь юу юм бэ гэж. Тэгэхээр энэ завхаа үг хэллэг гарах гол шалтгаан нь өгүүлэгчээс ухагтгууныг их одоо тийм содон чамин байдлаар илэрхийлэх гэсэн нэрмэлцэлтэй холбоотой. Юу тухайн тийм ээ өгүүлэгчээс ухагтгуунаа тийм содон чамин байдлаар илэрхийлэх гэсэн нэрмэлцэлтэй холбоотойгоор завхаа үг хэллэг бий болт юм байна. За завхаа үгийг бий болох гол арга нь үгийн утгыг шилжүүлж гэхдээ ер нь ихэнхдээ бол нөгөө зүйрлэл төлөвлөх байдлаар бий болж байгаа юм л да. Жишээ нь одоо бид нар мэдээж худал хэлэх гэдэг маш олон янзаар одоо завхаа үг хэлж болно шүү дээ. Тийм ээ. Мань хүнчтэй галалчин даа гэх юм бол энэ ч нөгөө галалчин гэх хүн болгоо ойлгоно шүү дээ. Худлаа ярьж байгаа гэх тийм. Мань хүнчтэй залчин даа гэх юм бол бас ойлгоно. Сайхан тууж ийна гэдэг бас юм худлаа хэлж байна. Өөрөөр хэлбэл бол энэ завхаа үгийн нэг онцлог бол итгэд үгтэй ерөөхдөө ойролцоо боловч яг ялгах гол юм. Үгийнх нь утгыг бүх нийтээр ойлгох онцлогтой. Агшин байдлаар тий. Энэ жишээ шүү дээ. Тэгээ хоёр биендээ сайн бол хол ойрын зай, 20-30 ялгаа яамаа байна оо гэлцэн гэдэг. Их мэдчихлээ. За завхаа үг заримдаа хэлний одоо соёл үг ярианы яруу сайханд хаш бүдүүл гонг баястай байдаг. Гэхдээ ихэнхдээ бол завхаа үгнүүд бол тодорхой төрсөлтэй сэтгэл хөдлөлийн ялгаа илэрхийлэх ойролцоо үгийн чанартай байдаг учраас ихэнхдээ завхаа үг ярианы хэлэнд их харж дэлгэрэх нэлдэг байдаг л да. Өөрөөр хэлбэл зан суртахууны хэм хэмжээнд үр зохицох агуулгаас шалтгаалаад бичих зохиолын хэлбэл одоо яг завхаа үг бол нэртэйг гэж хэлж болно. За завхаа юм үзэгдлийг одоо ганц байдлаар яг нэрлэлсэн байдаг юм шүү дээ. Жишээ нь одоо мөнгийг бид нар юу гэдэг вэ? Тоолтон ганц цөөх юм даа гэл тээ. Тэр ч их нөгөө ганцхан үгтүүдийг бас үг хэллэгч гэсэн өөрмөцтэй хэллэгч гэсэн байж тээ завхаа дүүн ганцтай. За би та нараас асууя, та нар надад би та нараас завхаа үгийг хэлье заа юу. Та нар надад болохоор яах нь орчин цагийн утга зохиолын хэллэхэн хэлбэрээр хэлж байгаа шүү. За жишээ нь амбаг явахгүй гэдгийг юу гэж ойлгож байна? Хол явахгүй гэсэн.
Амны хэмжээ авах. Дэвшээлэх. Хатуухан хоол. Амтгүй юм уу давстай? Гүшөө. Бос Үгүй юм уу? хатуухан хоол гэдэг юу гэж ойлгож байна вэ? Тэгвэл нөгөө нэг юу юм бэ? Нөгөө хүн дээр хэлж байгаа юм байна тий? Тий. Хүн дээр ч юм уу ямар нэг юм дээр хэлэх нь шүү дээ. Тэгэхээр үндсэндээ маш хэцүү ажил байна. Арга байхгүй. Тий айгүй хэцүү ажил байна. Хүнд даалгавар байна гэдэг тохиолдолд бид нар заримдаа хатуухан хоолтой уучлаад тач гэх юм тий. За хүн дээр хэлж болдог шүү дээ. Тийм ээ. Дөрөв нэг тийм хүнд зэнчтэй хатуу хүн байна да. Тэгээ чад хүн байна гэж хэлдэг шүү дээ. Тий. Да амны фигуртэй. Танаас амны фигуртэй өгч юу? Байга байлгүй дээ манай. Тий, амны фигуртэй гэж юу гэж ойлгож байна? Одоо юу гэнэ? Хошин хөгжилтэй одоо юу гэнэ нөгөө нэг айгуу сайн яриа. Тий, яриа үнийг хэлээд байгаа шүү дээ. Яриа үнэ. Хүнд одоо юм ихсэн яриад ячдаг тийм өөрөөсөө юу яадаг юм хэлдэг шүү дээ. Яриа үнийг хэлдэг шүү дээ. Ингэж цоолох гэж үгс үг бай. Шагнал авах. Шагнал авах бид нар ингэж цоолох гэж байгаа шүү дээ. Ерөнхийдөө нөгөө төрийн одоо медаль тийм орно шүү дээ. За бүдүүлэг үг. Тэгэхээр завхаа боломжтой байгаа зү. Бид нар жоохон нэг хошин гайс жоохон сэтгэл хөдлөлийн ялгараад жоохон тийм юу гарах зорилгоор нөгөө яг стартап зохиолын хэлэндээ нөгөө үгээ жоохон итгэл санаа гаж маягаар тийм илэрхийлждэг. Тэгвэл гаж маягаар илэрхийлж байгаа хүн болгон бол ядгаа ойлгодог ийм өгнүүд байх юм шүү дээ. Тэгээ итгэл үгийн хувьд бол арай өөр тийм нийгмийн явц бүлэг дотор юм уу эсвэл мэрэгжлийн явц бүлэг дотор хэрэглэдэг тийм үг байна. За одоо бүдүүлэг үг гэж. Хитрхи одоо ширүүн ийхтэг биш соёлч боловсон хэв ясанд гаж байдаг учраас ерөөсөө бичиг зохиолын боловсон үг яриа хаш энэ үг хэллийг хэлж байгаа. Бүдүүлэг үг гэж хэлж байгаа. За ийм үг хэллийг дотор нь бас яг нэг үгийн сангийн бүдүүлэг үг, найруулгын бүдүүлэг үг гэж хэлж байгаа. Хоёр яг нэг ангилах нэ. За үгийн сангийн бүдүүлэг үг хэллэг гэдэг нь нөгөө тэмдэглэж байгаа ухах тун тийм ээ. Одоо яриад дуусах хэрэггүй. Занс суртахууны хэв хэмжээнд одоо үл цохилтсон тийм үгийг хэлж байгаа. За хэрвээ зүгээр зайлшгүй найруулгад энэ үгийг авах шаардлагатай болох юм бол шинэ цохооны нийт томьёогоор хэлэх юм уу? Эсвэл яг зөөлрүүлэх, тойруулах зэрэг найруулгын бус даргыг ашиглаж одоо хэлэх. Яг шууд тэр чигээр авч хэлэх болно шүү дээ. За найруулгын бүдүүлэг гэдэг нь үг гэдэг нь болохоор өгүүлэн гаргаж байгаа юм үзэгдэл ухтун ямар ч одоо тийм эвгүй буюу бүдүүлэг утга бол агуулаагүй. Гэхдээ илэрхийлж байгаа үг нь нөгөө уг ойлголт буюу уншиг сонсогч хит одоо үл тоомсорлж үзэн ядсан, дормжилсан, дайр давшилсан зэрэг аястай. Ийм зохисгүй үгнүүдийг хэлдэг байна. За энэ бүлэгт одоо жишээл хараал цохлын үгнүүд орж ирж байна. Ер нь бол энэ найруулгын бүдүүлэг үг хэллэг нь бол ихэнхдээ бухимдан ууралсан, бие барьж чадаагүй үе яриад байдаг шүү дээ. За тэгээд бичиг зохиолын боловсроогүй найруулгад бол ерөөсөө зохицохгүй. Ганцхан зүгээр уран зохиолын найруулгад нөгөө баатрийнхаа сэтгэлийн байдал, зан төрх, хэл ярианы онцлогийг гаргах зорилгоор хаяа болж ирж байна. За бүдүүлэг үг ойлгомжтой тийм. За нутгийн аялгауны үг. Найруулгын тодорхой өнгө ялгаагүй боловч аман ярианы найруулгын аястай бүлэг үг байдаг. Ер нь нутгийн аялгауны үг гэдэг нь бүхэлдээ бүхэл одоо нэг үндэсний доторх тийм ээ нэгэн бүлэг ард түмэн аль нэг ясны дунд хэрэглэгддэг боловч за баг одоо нийт үндэснээр бол мэдхгүй тийм үгнүүдийг хэлээд байна. Нутгийн аялгауны үг нь тухайн үндэсний бичиг зохиолын хэлэнд байхгүй буюу байгаа үгс нь өөр хэлбэр дуудахтай байдаг. Жишээлбэл одоо баруун Монголд хутлыг гос тийм ээ хөхөөрийг арахад тэрлэгийг лавшиг ташуурыг малиачдаг юм гэх мэгээр бид бол мэдэхгүй шүү дээ сайн. Гэтэл одоо яг тэр баруун монголчууд энийг бол маш сайн яах вэ? Мэддэг байна шүү дээ.
ер нь бол нутгийн аялалгын энэ үгнүүд нь ихэвчлэн гэр зургийн ярианы хэлэн зөглөө ордог онцлогтой. За нутгийн аялалгын үгийг зохиолын баатар буюу яг одоо болж байгаа хэрэг явдлын нутаг орны хамаарал гарал үүсэл зэргийг тодруулах зорилгоор уран зохиолт зориулсан хэрэгжилж байдаг. За нутгийн аялалгын үг нь албан бичиг, шинжлэх ухааны бүтээл, нийтлэгийн найруулалт орох мэдээж тун ховор байж таа. Яа тэгэхээр энэ чинь хүн болгон ойлгохгүй тийм ээ зөвхөн тухайн нэг үндэстэнд ойлгож учраас тийм хамаагүй болохгүй нэ. За дараагийн үг хэлээ мэрэгжлийн үг хэлээ. За тодорхой нэг мэрэгжлийн хүмүүсийн дунд ойлгогдох зөглөн гэхдээ нэр томьёоны чиглэлтэй үг хэлсгүүдийг хэлж байна. Гэхдээ нэр томьёо болон этгээд үг хэллээсээ жоохон ялгаатай. Нэр томьёоноос ялгаатай тал нь одоо нийтээрээ хүлээн зөвшөөрсөн тийм зөвшөөрч хатуу тогтсон тийм үгнүүд бол биш. За этгээд үг хэллээс ялгаатай тал нь олдоо энэ мэрэгжлийн үг хэллэг бол нөгөө эрхэлж байгаа ажил үйлс хөтөлбөртөйгөө холбоотойгоор үүссэн байна. Найруулгад ямар үүрэгтэй ордог вэ гэхээр яг нөгөө этгээд үг нутгийн аялалгын үгтэй төстэй одоо мэрэгжлийн онцлогийг гаргах үүднээс тийм ээ орж ирдэг. Жишээлбэл нөгөө лодо дамби алтаа гэдэг арман дотор бол геологч нөхөрцөн арман шүү дээ тийм ээ. Геологч үйл ажиллагаатай холбоотой нэр томьёо үг хэлбэл бол ихээр орцсон байгаа. Мэдээж энэ бол мэдээж ойлгомжтой. Яг л геологчдын амьдралыг харуулж байгаа мэдээж хэвчээ хэрэглэдэг тийм ээ. Нэр томьёо үг хэлбэл оруулахс гарцаагүй шүү дээ. За ийм үг хэллэг байна. За ойлцоо. Үг хэллэгийн найруулгын өнгийг ялгаруулах их чухал байдаг л та. Хэлний хэрэглүүрийн утгын бас сэтгэл хөдлөлийн ялгараа найруулгын өнгө нь одоо үгийн сангийн болон хэлний зүй ижил буюу ойролцоо утга хэлбэрийг бий болгодог л та. Тэгэхээр ойролцоо утгатай үг гэдэг нь нэг утгыг найруулгын болон утгын өнгө ялгаатай нэрлэж байгаа өөрөөр үг хэлж байгаа. Өөрөөр тэгэхээр нэг ухтгыг яах нь олон үгээр илэрхийлж байна гэдэг бол тэр хэл маш одоо баян хэлээ гэдэг нь ойлгомжтой тийм ээ. За жишээлбэл энэ аажим удаан гэсэн хоёр үг байна л да. Аажим удаан. За энэ хоёр үг одоо хоёулаа ямар ухтгыг илэрхийлсэн байх нь вэ? Яг энэ хоёр үгийн утга хоорондоо яг адилхан утга илэрхийлэх бол хөдөлгөөнийг илэрхийлж байгаа. За зөв. Аажим гэхээр ямар юм? Удаан гэхээр ямар юм? Бас нарийн жоохон тийм явах аажим яваад удаан яваад. Тийм. Дотор бас жоохон ялгаатай шүү дээ. Аажим удаан хоёр бол яг адилхан тийм утгатай бол биш. Дотор нэлээд одоо нарийн бас ялгаатай гэж байна шүү. За ер нь бол ойролцоо үг хэллэгийг дотор нь утгын ба найруулгын гэж хоёр хаваадаг. Утгын ойролцоо үг гэдэг нь утгын маш нарийн ялгаагаар заадлах ойролцоо утгыг гаргасан хэлдэг. Ойролцоо утгыг нь одоо жишээ нь агуулгаараа тийм ээ тоо хэмжээгээр аль нэг шин чанарын их багаараа ялгаатай. За жишээ нь одоо ийм үгнүүд гэж захирах, тушаах, хэлэх, мэддэх, уурлах, хэлэгнэх. Уурлах, хэлэгнэх хоёр ч одоо юугаараа ялгаатай байна уу? Гарцаа үйл явдлаа. Тийм ч уурлах гэдэг бодвол хэлэх гэдэг нь бүр ихээр уурлцсан үед хэрэглэж байгаа үг шүү дээ тийм ээ. Бүр ихээр инээх хөхрөх гэх бас хоёр өөр. Тийм биз? Инээх гэдэг нэг өөр, хөхрөх гэдэг чинь бас өөр байна шүү. За найруулгын ойролцоо утгатай үг гэхээр нөгөө хоёр буюу хэд хэдэн үг нэг утгыг гаргадаг боловч найруулгын өөр зүйлд хэрэглэгддэг үүрэг өнгөс нь өөр байдаг. За жишээ нь одоо идэх гэдэг үгийг бид хэдэн янзаар одоо хэрэглэж болно шүү дээ. Гэхдээ хаана хэрэглэх гэдэг чинь онцлог. Эндээс шалтгаалаад тухайн найруулга байдаг. Шинэ идэх гэдэг үгийг та өөрөөр хэлдэг. Хооллох гэж байна. Тэстэй. Гүзээлэх, зооглох их олон үг байна шүү. Тийм. Нэг ч хүн хаана алийг хэлэх вэ гэдэг чинь бас тоцоо өөрсдөө.
тухайн үеийн нөхцөл байдлыг найруулгасаа болгоё. За ойролцоо үгийн утгын ялгаа найруулгын өнгөөр тодорхойлохоос гадна сэтгэл хөдлөлийн илэрлэл ялгардаг. Жишээ нь хуурах молигдох гэдэг байгаа шүү дээ. Хуурах молигдох гэдэг утгыг оноо нэрлсэн хуурах хошин хайг байдлаар ойр төр амны яриад зэрлэх нь болохоор молигдох гэж байна. За ойролцоо хоорондоо ялгах өөр нэг онцлог нь хэдийгээр ойр нэгэн утгыг одоо илэрхийлж байгаа боловч бас өөр үгтэй авсан хэрэглэх талтай байдаг. Жишээлбэл настай гэдэг үг шүү дээ. За яг утгаар бол юу гэсэн үг вэ? Настай гэдэг үг чинь. Хөгшин гэдэг үгтэй ойролцоо утгатай. Ойролцоо утгатай тийм ээ? Тийм. За гэтэл бид нар настай хүн гэж хэрэглэж болдог. Настай морь гэж хэрэглэх үү? Хэлээгүй. Настай морь гэж юу? Настай морь гэж хэрэглэх баха. Хөгшин морь гэдэг чинь тэгэхээр энэ бас яг өөрөөр үгтэй авсаж гэсэн өөрөөр тийм байдлаар хэрэглэх нь шүү дээ. Нэг одоо настай хөгшин гэдэг хоёр үгийг хоёулангийн заавал бүх хүмүүс хамт юу адилхан гэж хэрэглэж болохгүй шүү дээ. Хүн дээр бол жишээ нь настай гэж хэрэглэж байгаа. Морь дээр бол хөгшин гэдэг нь байна шүү дээ. За ойролцоо үгийн найруулгын үүргийг ерөнхийд нь аваад үзэх юм бол утгын нарийн ялгаатай ойролцоо үг. За энэ юуны өмнө болохоор бодол санааг их нарийн оновчтойгоор илтгэх нэвтрүүлэх хэрэглүүр болж байна. За мөн одоо ойролцоо үгийн дотроос тухайн нэг найруулгын өнгөтэйг сондоо аваад хэрэглэснээр тэр найруулга бүхэлдээ яг тэр үгийнхээ өнгөтэй болохгүй зориуд одоо шок шайс ч одоо гаргаж ирсэн шүү дээ. За тэр жишээ юм тийм ээ. Халтар шиг. Өдөр ирэх бүр өнөө гайхалт огширч хөх шиг бүгдийг хөнөөж зоогсон. За мөн одоо сэтгэл хөдлөлийн аливаа элдв байдлыг илтгэх буюу уншигчдад одоо ерөнхий нэг одоо сэтгэл төрүүлэх зорилгоор байр утгатай ойролцоо үгийг бас сонгох болдог. За аливаа найруулгад нэгэн үгийг дахин давтаж тийм ээ ингэж ношоо болгохоос зайлсхийхээ үндсэн хэрэглүүр нь бас энэ ойролцоо болчихж байгаа. За мөн одоо толгой холбож үгийн айц хэмжээг тохируулахад ойролцоо өгөх гол мөрөгтэй. За жишээ нь оюутангийн найруулга гэж шүү дээ. Оюутангийн найруулга. За энийг нэг нь унш та. Яда оюутан нас минь ахиж иршгөөс одоо юу вэ? Одоо байдаг уу? Яг өмнө хоёроор азтай байдаг мөч. Алтан номын утсан эцтэй явдаг уу? Амар бүсгүн зүрхэн эцтэй нэвтрэх мөч. Гоё хэлсэн байгаа шүү тийм ээ оюутнасыг. За энэ ойролцоо утгатай. За одоо эсэг үг хэллэг. Эсэг үг хэллэг. За тэгэхээр ойролцоо үгийг хоршихоос гадна бас одоо эсэг утгатай үгийн хооронд одоо хэрэгжилж тийм ээ хоршиж хэрэгжилж одоо яруу хэрэглүүр найруулгын ур маягийг бас авах гэхээр би болох арга. За би болох арга бас их байдаг. За эсэг үг ихэвчлэн тэмдэгнэр байх онцлогтой. За энэ үгийн утгах чанарыг талтай холбоотой жишээ нь их баг ширүүн зөөл ухаантай тэмдэг гэдэг юм. Айл нэг хоёр утганы зэрэгцүүлэн тавихад тэдгээрийн одоо бие биедээ эсэг шин чанар нь улам тод томроо болж одоо уншиж гарч ирдэг юм л да. Жишээлбэл нөгөө юу байгаа шүү дээ. Харц шүлгэний хороогийн өнгөч хавхаар хоол өгдөж хавхаар хүн хэцүү тэр цагт хүний сэтгэл цагаан байлаа. Гоё гарч ирж байгаа. Эсэг утгатай хар цагаан хоёр гарч ирсэн шүү дээ. Тэгээд дууны хангасан найрын дунд танилцааг нь бууны дунд чилсэн дайны галт танилцсан юм аа. Энэ ч дуу байгаа зү. Тийм ээ. Дандаа эсэг утгатай. Хорвоо гэдэг хоёрхан өнгө хар цагаан хослон хотол гэдэг хос аа зовлон жаргалсан. Өргөн маршлан хоёрхон жавцсан. Өдөр гэж би шөнө гэж би өнөр олонд хоёрхан тохиол би урчрал гэж би
хаацл гэж би. Дандаа нэг хэсэг хоттой үг хэлээ. Авчихсан. За дараагийн үг бол хилцэг байгаа. За хилцэг гэдэг бол хамтран нэгэн санаа илэрхийлж байгаа хэд хэдэн үгийн нэгтлийг хэлдэг тийм ээ. Ихэнхдээ шилжмэл утгатай байдаг. За хүний санаа сэтгэлийн байдлыг их тусгаж илэрхийлдэг. Одоо чинь далаа туслах юм гэчихэл бид нар юу гэдэг далаа тус хийсээр байгаа одоо юу гэдэг тэр их болно гэсэн үг биш шүү дээ. Харин зөвхөн санаа тий хүн ямар нэг тусдын нэгэндээ болж ирж байгаа тэр чинь их том тус юм аа гэдэг утга гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр хэл зүгийн зүйл гэдэг бол хүний санаа сэтгэлийн 1000 түмэн өнгө аясыг тусдахын хувьд бас уран зохиолын байрлалд бол нэлээд хэрэгцээтэй. За хэл зүгийн онцлог нь юу вэ нөхөр 2 болон 2-аас цааш хэд хэдэн үг нийлж бүтсэн байдаг. Эдгээр үгс нь голдуу хувиршгүй дараалтаар байрлалтай. За мөн бүрэлдэхүүн үгийг өөр үгээр солих аргагүй шиг юм. Тийм ээ. За жишээ нь энэ урт хурмоогоор хоо томоогоо нөхөх өөх гэсэн үнэтэй өдөршмөг заалдаг. Одоо жишээ нь өөх гэсэн үнэтэй өдөршмөг заалах гэдэг юм мах гэсэн үнэтэй өдөршмөг заалах гэж удаа утга болоо явчих шин. Тэгэхээр хэл зүгийн доцхгүй мөрөөс бол яг түр. Салбаргүй. Ер нь бол хэл зүгийн дотор ардын зөрч зүг, шог яриа, яг зүйлсээр зэрэг ам зохиолын төрлөөс үүсэлтэй их олон байдаг. За мөн одоо зохиолч, удирдагчдын зохиосон үг хэлэгч цөөнгүй бол. За ингээд хичээлд дуусгаас нь та нарт гоё үг хэлцүүлэрч байна. Хээрийн галуу энэ одоо буруу чигсэн. Хээрийн галуу нисэн үлхрэх газраас хүний хүү эрдэнэ үртэл чарна гэж. Энэ одоо таамаг хэлж байгаа юм шүү тийм. Энийг таамаглах гоё тохирсон үг гэж байгаа шүү. Тийм үү? Тий одоо тэр гадаад орнд тийм ээ ажиллангаа сайхан сураад тэгтээ тэр орны одоо яг хамаг одоо тэр сайхан одоо манайд нэрчүүлж хөвчлөлттэй зүйлийн сайхан яг хэрэгтэй шүү. Монголд авч түгээх тийм ээ суралцах хэрэгтэй байхгүй. Тэгээд эрдэнэ өөрчлөлт чарна гэж одоо өөрөөр хамаг хэдийг тэнц сурч байгаа гэсэн бас ингээд диплом авахгүй мэргэжлийн болохоор ингээд нэг байна гэдэг чинь маш том эрдэнэ болж байгаа байхгүй. За ингээд өнөөдөр хичээл багш дуусгах хичээл аваагүй хүмүүс одоо надаас